Булан бит хоёр өөр гоо сайханд барьсан явж байна. Ямны Зениагийн клиник байгаа боловч янз бүрийн чөлөөт байгаа. Гэтэ хоёлоо зүгээр арай invasive биш юм хийх гээд байгаа шүү дээ. Үгүй ээ би бүр өстой хамаг юм аа. Invasive байсан ч хамаагүй. За орхин өмнөх арсын нөхцөл байдал нэг иймэрхүү. Гадаа уусаа халуунд амир хевсэн болохоор ер нь жоохон уулаацсан байна. Гэтэ халууд үгээл нүүрвөл. Гэтэ нэг юм. Thank you. Thank you. Mostly, I'm more concerned about getting rid of my freckles, like hyperpigmentation mostly. I do have quite dry skin, and the environment that I usually live in is quite dry as well. So I do have a potential for more hydrating, and then. So actually, we have like laser treatment for hyperpigmentation and pigmentation that you have, but actually because this kind of like it's a laser treatment. So actually, if you want to get a maximum result, multiple sessions are required. But I mean, because once you take it, your pigmentation might be lighter than before. So if you want to try out, I want to recommend you to get a laser treatment for that for your pigmentation. And this too is like toning laser for your hyperpigmentation and LDM for hydration. So after the procedure, you might get some redness or dryness. So to hydrate and calm down your skin, we normally recommend you to get the LDM. And also the body botox for your shoulder. Сүүлийн консультацийн дараа бол надад 3 төрлийн лазер бол бичиж өгч байна. Тэгээд нэмээд араас нь арснаас чийгшүүлэх юм treatment ер нь усан чиг өгөх зориулалттай хуурайшсан арснаар зохиомжтойгоод тэгээд ботокс ажиллаа. Гэхдээ нүүрэн дээрээ биш би энд байгаа тухайн хөөрөд өгдөг учраас энэ дээрээ ботокс хийлгэж үзье гэж бодож байна. Окей. Пигмент руу лазер нь бол чиглэдэг учраас өмсхийг мань гойн дараад өгчлөө. Toning болон Genesis модууд нь орсон дараа талт барахгүй. Одоо чигшүүлэх үйлчлэмжлэгээр өгөөрэй. 3 янзын лазер, ботокс, чигшүүлэх эмчилгээний яраас гарч ирлээ. Нэг цайруулах зорилготой лазерууд бол хийсэн ч гэсэн яг тийм өвдөлт ерөөсөө бараг байгаагүй. Ер нь 10-аас өвдөлтүүдийг үнэлээч гэх юм бол нэг 3 юм уу 4 хавцаал ер нь үнэлэх байх. Дараагийн 1-ээс 7 хоногийн дотор бол эхлээд ирээ нөгөө яг hyperpigmentation буюу нөсөө толбны эсрэг эмчилгээ учраас баг зэрэг жоох ингээд арьс маань илүү жоохон бараагаад тэгээ буцаад цайрах магадaltaй. Арьсны хонцлоос хамаарна. Гэхдээ миний хувьд яг одоо гоё нэ.